Гайлын харилцаанд оролцогчдаа гайлт цахимаар бараагаа мэдүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу? Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа гайлын шинжилгэлийн хүрээнд захим үйлчилгээний гайл цэгимэн системийг 2021 оноос нэвтрүүлэн гайлын үйлчилгээнүүдийг захимаар шууд авах боломжтой болсон. Гайлын ерхий газраас импортын барааны бичиг баримтын бүрдүүлэлтийг Улаанбаатар хотод нэг цэгт төвлөрүүлэх захим үйл ажиллагааг туршилтаар нэвтрүүлж 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гайлын бүх газар хороодыг хамрууллаа. Гадаад худалдаанд оролцогч нар гайлын мэдүүлгийг цаг хугацаа орон зайнаас үл хамааран өөрөө мэдүүлэх эсвэл гайлын зуучлагчаар дамжуулж нөхөн бичиж гайлын байгууллагын KAI системд илгээнэ. Ингэхдээ гормын дагуу шаардлагатай бичиг баримтуудыг PDF файлаар хавсаргана. Таны гайлд мэдүүлсэн барааны бичиг баримтын шалгалтыг захимаар хийж байгаа учраас PDF файлаар хавсаргасан баримтуудаа илгээхийн өмнө гормын дагуу шаардлагадах бичиг баримтууд бүрэн гүйцэд байгаа эсэх хавсаргах бичиг баримтуудаа PDF файл болгохдоо тод текст бүрийг унших боломжтой байгаа эсхийг дахин нягтлаарай.